Монголчуудын Эмжил радио 88.1 урлагын дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөөдрийн даваагаас баасан гарагийн цөмөчөд радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг сураатагаар яруу нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 17-ны яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Чанца, Чимба, Анжгаа, Гэрлээ, найруулагчаар Мөцөдгийн төвшин баяр нараа ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл амьдралын хамтыг мэдэр Юнамүний сүүчлийн ундаа за мөн Минопос хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв ажилд орсон паян гэдэг сэдвээр ярилцсанаа. За эхний асуулт анх хэдэн настайдаа ажил хийж үзэж байсан бэ? Чанца. Анх зөөр юу гэдэгс шүү дээ. Техникээ солонгос багшийн туслах хийдэг ус. PPT бэлдэж өгч өгдөг. Тэр нь хэдэн настай? Тэр одоо нэг 19 юм уу 20 тал байсан баг. Ингээ анхных гэв. Салин авдаг ажил шүү дээ. Тийм. Тэр чинь нөгөө даалын хажуугаар тэр багшаасаа хөөх мөнгө авчдаг. Тэгээ тэрүүгээрээ бас хоолунд аваад идчихдэг ус. Хамгийн анхны ажил чинь. За миний хувьд болохоор яг 10-аа төгсөөд зуны амралтаараа галтгоонд туслах тогооч хийжсэн. Нэг танд хичээхаа юун дээр очиод одоо ардын хажууд аялгаагийн кафе гэдэг гэсэн. Ногоо цагаал арилгаж байгаа юмстай туслах тогооч могооч. Бүр хоол руу ордог гэсэн. Хоол руу орсон. Хоол хийдэг гэсэн. Үгүй тийм үү? Тэг яг эхлээд болохоор би ингээд хүмүүс арилгаад ингээд сууж штэ. Тэр надад нэг амар гоё мэдрэмж төрж байсан байхгүй юу? Би ажил хийж штэ. Би ингээд том болцсон байж гэдэг юм уу? Тэгээд яг нэг сар гаранд дагалдж жагаад тэг ихч маань өөрөө амраад би тэнд ганцаараа үлдээд яг ганцаараа тэр галтгааг бол аваад явж исэн. Тэгэнгүүт яг эхлээд тэр нэг юу яадаг юм аваа сурчаад тэгээд ганцаараа үлдээсэн байсан чаа нэг юуны галтгооны жижиг юм хаалга байдаг байхгүй хоол гардаг. Тэгэнгүүт манай захирал хурж ирэнгүүтээ тэр юу онгойлгосон ингээ нэл утаа мутаа ингээ бөө ингээ юм болцсон. Тэгсэн чинь буцаа хаачаа яваад гэжсэн байхгүй. Ягаад бол би нэг анх ирэхдээ ингээ баахан тал талд хоол зэрэг хийнгүүт нөгөөдөл нь утаа нь гараад ингээ зарим түлэгдээд нэг жоохон амар хийдэг байсан л та. Би тэгэхээр гоё хоолны зарддаг байсан байгаа шүү дээ. Зарлаг түлэгдсэн ч гэсэн. Тэгээд явандаа бол гайг болсон. Тэгээд гэлцүүлдэг болсон. Би хоёрдугаар ангид байхдаа төмс арилгад сурсан. Том болцсон юм шиг санагдчихсан шүү бас. Үгүй цалинтай гэдэг чинь өөр мэдрэмж байсан шүү. Мөнгө өгч байгаа. Таних юу вэ? За. Би 9-р ангидаа яага би нэг ярьдаг штэ. Диско клубт нэг юм нэг касет сольд тавьдаг DJ байсан гэдэг. Тийм үү? Тийм штэ. Одоо энэ нэг манай үеийнхний яриад байдаг Альтерт Виставкийн дискод дээр чинь би тэрийг нээдэг байсан байхгүй. 2000 магнитуудад нэг магнитон дээр нь чагнадаг нөгөө касет чи ивгүй штэ. Яг эхлэхийг нь тааруулаад ингээд урдталтаа тавьчихдаг. Тэгэл энэ дуу явангууд нь нөөдгийг аваад ахаад нөөдгийг тэр тааруулсан касетээ ээж түлхээл дараагийнхаа дууг тааруулаад хүн харахад бол тэр дээр нэг чухал баг л байгаад байгаа. Яг өндөө бол нэг хитэн касетын дотроо төрсэн амтал зогсож байгаа л доо. Би 8 дугаар ярьцдаг гэж. За би бүр 7 дугаар ангийнхаа юмыг ярина. Базаа ичлээ. Намайг 7 дугаар анги буюу 1994-өөс 1998 он хүртэл манай аав нөгөө дархны хүүхдийн цуслангийн захирал хийдэг гэсэн баггүй юу. Тэгээ би эхний 4 ээлж буюу нөгөө бага насны хүүхдүүд ирдэг ээлжээр нь ажиллаад тэгээд 5 6 дугаар ээлжинд яг өөрийнхөө үеийн хүүхдүүдийг ирэхээр бүлэгт орж амардаг байсан баггүй юу. Тэгсэн чинь бүр ингээд борг хөдөлмөрийн дэвтэртэй. Тэгээд тэр үед одоо миний цалин байлна. Хүүхд болохоор нөгөө цалин арай бага л байсан байх мэдээж 45 төгрөг ч үлээ 50 төгрөг мэдгүй. Тэгээд ямар ч байсан би хамгийн анхныхаа цалингаар юу авсан амар сайн сандаг байхгүй юу. Өнгийн эртүү зугаасаа модонд орж исэн 94 оны 100. Тэгээд ягаан өнгийн эртүүц авсан. Надаа угаасаа цагаан хар хоёр байдаг гэсэн баггүй юу. Тэгээд ягаан өнгийн эртүүц тэр эртүүцэн дээр ингээд өмсдөг нэг юм урт подволк ингээ урт подвол шууд эртүүцэн дээр бодоод хүмсээ явдаг байсан. Тэгээд тэр эртүүцээ ингээ дээшээ татаад өвдгөнийхөө арай ингээ доогор болгочдөг байхгүй юу. Тэгээд тэгэнгүүтээ тэрнийхээ доор өмс нэг юм сандал авч ирсэн. Яг төсөөлөгч тэгээд бид нар чинь ингээд үсээ ингээд нөгөө нэг сахартай усаар ингээ уртлынхаа усыг ингээ лактаад босоодог. Яг тийм хувцас авч ирсэн наа би бүр амар усаар бос нэг наачдаг гэсэн тийм. Нэг хэсэг нэг том подолкнууд амар мод болсон. Хөгүүд хүртэл ийм Та бас өмсөж өгчдөг юм шүү түүцэн дээр. Үгүй эрэгтэй хүмүүс арай өмсөхгүй.
том бодолт амар том. Амар том. XL юм Бараг бэмүүд. палач шиг. Тэгээ ингээ өвдгөө үрсэн юм бодолт хүмүүсээ явж идэг. Манай хипхопч бол миний бүр ингээд юм том өргөө мөдөө штэ. Тэрнийхээ хойдлын хар маань ингээд самар хийсэн чинь хэдэн стк самар орж ирсэн. Тэр гараа оруулаад найз Өдрийн хоолыг аваа. Тэгээд угаасаа хардаа чанцаа гайхаад байгаа шиг тэр үед ийм үсний лак мак олдохгүй мэдүү амар хэцүү. Гэтэ энэ захтанахгүй юу тэгээ. Үгүй тэгээ ингэдэг байхгүй одоо ингээ уртлынхаа одоо долооч шүү дээ. миний чоолк гэж тэ. За тэнгуүтэй ингэдэг байхгүй ингээд усан дотор ингээ сахар найруулахаар нэг юм сахарын уусмал үүсэд нэг юм зунгааралцсан юм болно доо. Тэрүүгээр ингээ сайхан үсээ ингээ дөрөвч жагаад ингээ босгоод хэвэнд оруулаад ингээ барьцалтуулчихдаг байхгүй. Ингээд одоо нөгөө чи бодлын цагаан өнгийн долгоргоог харсан уу? Үсний ингээ боссон байдаг да. Өө тэр чи. Яг. Долгоргоо лак ашигладаг шүү. Долгоргоо. нэг задралах хийя гэж. Би яг харсан. Үсчтэй юм байдаг. Тэгээд таардаа аягүй хөвчлээ. Тэгвэл анхны тэр 7 дугаар ангийн жил заяа намайг гэтээ манай амар хатуу хүн байсан баа шүү. Намайг заяа галтгоонд ажиллуулахгүй ингээд нөгөө хүүхдүүдийн гэтээ яг амрагч хүүхдүүдийн ч байр биш л дээ ингээд наан захиргаа. Тэгээ захиргаатаа залгаа ингээд нөгөө юм том хүмүүсийн амардаг юм буудлын шиг юм байдаг гэсэн. Тэгээд цаана ингээ үлээврийнхэн эсвэл ингээ зургийнхэн эмч, онцгойгийнхэн цагдаа нар ч гэдэг юм тусгай хүмүүс байрладаг бас 4-р байр гэж байдаг гэсэн байхгүй. Тэд нарыг цэвэрлүүлдэг. Тэнгүүд би 7-р ангийн яг тийм 14 настай өсвөр насны хүүхд чинь ингээд цэвэрлэг чигээд нь штэ. Тэгээ амар ичдэг заяа тэрэндээ. Тэгээ ингээ хүүхдүүдийг хөрхөө амта хоолндоо өдрийн хоолндоо орсон маангууд нь газ гүйж очиод ингээл нөгөө 0 ингээл цэвэрлдэг. Тэнгүүд нам юу зэгэн гэсэн мөлөөр ажил хүний голгоос хүн ажлыг голдгүй ёстой яасан юм ингээд. Тэнгүүд би ингээд дотроо олохоор ёстой нэрээ бүхэл бүтэн захирлын юм бэжэж ганц охиноороо ингээд цэвэрлэг хийлгээд явуулж ат гэжтэй гэж орлоо ингээ угаадаг хөөх амта. Хүүхэд ингээд гэнт гараад ирж штэ. Нөгөө том бодолкод ирж шүү. Тэгээд мэдгүй бодлоо. Ашгүй дараа зунаас 8 дахь анги төгсөн 100 галзууханд ажилуулад тэгээ ёстой жинхэнэ нөгөө нэг туслах гэлэр чин заяа угаасаа нөгөө төмс ногоо арилган тэр чин нэг ээлжиндээ 500-аас 800 хүрт ирж байгаа штэ. Тэгээ ингээд асар том галтайгаа ажиллаж байгаа байхгүй тэнд чаа. Тэгээ бас яг бид нар ингээ ээлжинд орж ажилладаг гэсэн. За ингээ 9 дугаар ангийнхаа зуны амралтанд нөгөөд чин бүр нарийн бовчны туслах болоод нөгөө хүүхдүүдийн чинь нөгөө нэг одоо яг өдрийн хоолн дээр иддэг мантуу талах те 5-ын цайны боо мов те бүх юмыг ингээ хийгээд сурч байгаа байхгүй юу. Айгуу мундаг нарийн бовч өвчөөсөн. 10 дугаар ангийнхаа зуны амралтаар бүр өөрөө би нарийн бовны ахлах тоогочлцсан. Яа шууд нөгөө нэг одоо яг ерөнхий тоогоч гэж байгаа штэ тий. Тэнгүүт ингээ өдрийн норм гэд ингээд юу тийм. За энэ талхных шүү гэд 25 илийн гурил өгдөг ч юм уу. Эсвэл одоо энэ өнөөдрийн турших шүү гэд 50 илийн гурил эсвэл 70 илийн гурил. Тэр чинь ингээд зуурдаг том машин цашин байгаа штэ тий. Тэгээ бүр өөрөө бүр ингээд доороо туслахтаа болсон. Яа цаца нөгөө ингээд би санчлаа. Боон дээгүүр ингээд дүрхдэг нөгөө нэг юм сахар байдаг штэ. Сахарын сироп тэрнээс авч ингээд үсээ ингэж яг Гисийн бас шууд өртөө та бас адилхан. За одоо хамтран ажиллаж яриа шүү. Тэр хэлж чи нэрээ санчлаа. Наадмын талбай дээр бүжиглээ 500 төгрөг авч ирсэн санчлаа. Сумын наадам дээр бүжиглж ирсэн юм. Аравтай байсан шүү яг тэгээд цалин бүр 7 настай байхад аавын найз 500 өгчээсэн тэгээд бүжиглжсэн. Гэтэ өөрийн ажил хийж олсон мөнгө гэдэг бол үнэхээр гайхалтай амттай мөнгө. 3 настай байхдаа За Улаанбаатар хотод 17 цаг 24 минутаас манай найруулагч санал асуулга оруулсан байна. Одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдгүй гэж байна. Аад нь мэдээж, бэд нь яах вэ? Бэд нь цалин сайтай болохоор төвчдөг, гээд нь үзэн яддаг гинэ амар юм. Тэгтээ эн чинь хүмүүсээс асууж байгаа шүү дээ. Хүмүүсээс асууж байгаа санал асуулга шүү дээ, тий. За манайхаа санал асуулганд идэвхтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл амьдралын амтыг мэдрэгс уриатаагаар Юнамуны сүм хүчлийн ундаа хамтран ажиллаж байгаа. За 2023 оноос гифт компани хэрэгжүүлсэн Юнамуны брэнд нь одоо богино хугацаанд зах зээл тэргүүлсэн брэнд ундаа олж чадсан. За ер нь бол энийг Юна ресторан оруулж ирсэн л гэсэн үг шүү дээ. За мууний зөвхөн сүм хүчлийн бактери бус эслэгээр баяжуулсан цор ганц бүтээгдэхүүн юм байгаа. Дархлаа, хоол боловсруулалт, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн зэрэг олон талын ач тустай төгс өдөр тутмын ундаа шүү манайхаа.
Давуу талаас нь ярих юм бол одоо тэг хувийн өөх тустай байлаа. 72 цагийн бүрэлдэлтэй. Тэгээд 1.5 кг эслэг, дархлаа дэмжиждэг. За тэгээд цусны холестерин, чихрийн шижингийн эрсдэлт бууруулаад өгчт юм байлээ. Нүн чихрийн шижинтэй хүмүүс жаа юу хэрэглэх вэ гэдэг дээр аягүй хэцүү юм л шүү дээ. Одоо ингэ дэлгүүрээс судалж авах гэхээр ууж идэх юмнууд аягүй цөөхөн байгаад дим байлээ. Манай танил донд нэг тийм хүмүүс дээ. За тэгээд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг ч гэсэндээ тодорхой хэмжээнд хамгаалж өгдөгөө гэсэн байна. Тэгээ амтны хувьд бас одоо өөрөө дотор нөлөөтэн төрөл юм байлаа л дээ. Анаастай ч гэдэг юм уу, зээлзгэндээ тий, тоортой гэдэг ингээд нэрстэй гэдэг. Тэнгүүч бас уйдахгүй тий. Тэгэхээр ер нь бол би зөвхөн солонгостой байхад харж байхад нэг юм гахааны сүүгээд иймэрхүү савлгаатай хүн болгон маш хэрэгэлдэг. Тэгээд яг байдаг тэрүүнтэйг адилхан Монгол болохоор иймэрхүү савлгаатай бүтээгдэхүүн байдгүй байсан. Харин би сая харж аваад өө яг тэрүүнтэй адилхан юм байна да гэж харж байлаа. За ерөнхийдөө баг бүх дэлгүүрүүд байгаа. Тэгээд 5-5-аар нь багцлаад ингээд савлцсан хажуудаа нөгөө гуурс нь байж идэг шүү дээ. Яг тэгээд борлуулж гэж байгаа. Улаан савтаа нь болохоор тэр нөгөө гүзээлзгэнтэй нь, цэнхэрдүү өнгөтэй нь болохоор нэрстэй нь, шар нь болохоор ананастай гэдэг ингээд. Тийм олон төрөл байд юм уу? Дөрөв төрөл. Төрөлтэй мэлээ. Оо тийм үү. Би чинь ганцхан тэр ягаан савталгаатай л ууж үзсэн. Хэдүүлээ зүгээр амтлагаан дээр ягаан л ирсэн юм шиг. Тийм үү. Энэ нөгөө импортын бас ийм бүтээгдэхүүн зөндөө байгаа. Зөндөө ороод ирсэн байгаа. Манайхан бас нэг ингээд нөгөө дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих үүднээс яг ингээд сайн харж агаад мууни гэцнийг нь аваарай. Йоо. За анжгаад энэ мууник бүр илүү цалин өмөр байгаа байхгүй. Яг тэгмээр байгаа юм бол. Йоо. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 тэг 4 11 11 гэдэг утаснаас аваарай. 77 тэг 4 11 11. За тэгээ Юна мууни гэж чичээд IG руу болон Facebook руу орох боломжтой. Тэгээд Юнагийн бүх салбарууд болон томоохон супермаркетуудаар худалдаалагдаж байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл амьдралын хамтыг мэдрэгсвэрэтэйгээр Юна мууни сүү хүчлийн ундаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн асуулт. Чимба анх хідэн төгрөгийн цалин авч байсан бэ? Санаж байна уу? Яг би тоогоочоо санахгүй зүгээр зуны амралтаараа би бас апууд ажиллаад нөгөө ачаар шийдэгээс авахгүй пивны тасаг дээр нь тэгээд тэгэхэд манай ээж аав эднэр нэг 200 мянга орчим авдаг байсан. Тэгсэн чи би 250 мянган төгрөг аваад гэрийнхээ хамгийн нэр нөлөө өгсөн юм бол тий. Ачигчиж амар өндөр зэт. Одоо чиний хэрэг гэж аахгүй шүү. Бүгдээр ингээд автомат өргөгчөөр өргөөд апугийн агуулгач тест амар том шүү. Тэгээ тухайн үед болохоор ямар ч байсан гэхдээ яг хэд хэдэн тасгар нэг шилжээд ажиллаж байсан л та нэг зуны амралт болохоор тэгээд ямар ч байсан төлбөрөө идэх ч юм уу ингээд 100 ингээд ажиллаж байгаад ороход айгүй дэжгүй болцдог байсан. Тэгээ сүүлд нэг хэсэг болонгууд 9 сараас эхлээд маа нэг ажлын нэг агуулга дээр цуг ажилласан чинь чи зүгээр хичээлээ тараад хүрээд ир би нэг 4-өөс орой бас 10 хүртэл ээлжинд орцсон. Тэгээд оюутан багтаа ажилтдаг болчихсон. Нөгөө ах болохоор бүх юм ялцуулчин би очингуудаа нөгөө бүртгэл тоо тиймэрхүү минь хийдэг болцсон байсан. Ер нь бол ажлын хажуугаар биш хичээлийн хажуугаар ажилтаа хаж айгүй баян оюутан байж бас хэсэг үзсэн. За Анжи. За би ч нөгөө алдарт 300 төгрөг штэ. 91 оны 300 төгрөг чинь чанга мөнгөө бас хөөрхөн мөнгө байсан. Тэгээд яг ийм бодол 3-т. Тэгэл тэр чинь нөгөө нэг дисконд орж байгаа нөхдүүд чи янз янзын л задгаа мөнгөтэй л 10 төгрөг байсан диско 10 төгрөг байсан. Тэгээд 300 төгрөг чинь бол миний одоо манай нөгөө клубын босс ах маань өгж байгаа цалин 300 төгрөг штэ. Тэрнээс чинь гадар бид манус зөндөө мөнгөтэй хамгаалагчтайгаа бид нар чинь тань штэ. Тэгээ ингээд дотоод дээр ирсэн. За анжгаа бид нэг өдөрт нэг 5 хүн оруулах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тэгэл гадуур ингэж юу яаж байгаа л за 5 төгрөгөөр орох юм байна уу гэл те 10 төгрөг байх чи 5 төгрөгөөр орох юм байна уу гэл. Тэгээ 25 төгрөг бол дор нь болчихж байгаа шүү дээ. 5 хүн болол аль 5 төгрөгнүүд өгчих. Кармалаад энэ 5 манай нөгөө 5 шүү гэл дагуулж ороод тэгэл бас хөөрхөн мөнгөтэй л хүүхэд явдаг байлаа. Тэгэхээр зөнөр тэр тохиолцооны дэлгүүр мэлгүүргээд яах чи бацаан бохт ялч юм айгүй хямдхал байсан да тий 300 хүн бол алхал юм байна да. 300 төгрөг чи харин би хэлж шин аав ээжийн өрөөрөө би тэ ерөөс ордгүй айдаг хүн чинь дэмстэй. Шүн унтчихт нь хаалганы онгоолгож ороо гэрэл мэрлийн асаагаад ширээн дээр нь пат гээл тавьчихсан гэхэлэр чи асар их зориг өгөхөөц мөнгө байсан байгаа хөө 300 төгрөг болоод. Би тэгтээ одоо яг анхныхаа цалин яг хэдэн төгрөг авсныг ерөөсөө санахгүй байна. Ямар ч хэлсэн би ингээд одоо хичээлд орох болохоор хичээлийнхээ хэрэглийг авах мөнгөтэй л ингээд тэгэл одоо нөгөө нэг өөр шинэ гутал амстерко юу гэдгийг те ингээд 94 он гэвч те 94 95 96 97 тэр үед чинь одоо ингээд хамгийн багтаа 450 байсан. Чи 45 бол биш. Тийм л ах 450 авил ах та тийм л ах тэр ийм л цалин авдаг байсан баха. Би тэр юу санчлаа нэрээ нэг анхны цалингаараа нэг юу зураг авахулж байсан байхгүй хоёр найзтайгаа тэгчээ яг хажуу талд нэг уутаа тавьсан. Тэр уутанд болохоор миний хуучин уцсан. Одоо яг ингэнгүүт дээрээс их бүх дуртай юм авсан. Өмнө нь болохоор ах махныхаа хувцас ингээд унтж яхад нь гусч усаад үсэл дуртай юм авч чадахгүй шүү дээ. Тэгсэн чинь яг ингээд харж байсан бүх юм аваад
Өмсгөөс айгүй гоё өсөж. Оюутан байгаад тэгээд оюутан болоод би угаасаа ерөөсөө одоо ингээд хүүхдүүд амралтаараа гэрлүүгээ ингээд пүгэ мүгээг аваад харилдэн штэ тий. Тэнгүүд би өвлийн амралт, зууны амралт аль альнаар нь ажил хийлээгээл хот руу ирдэг байсан. Тэгээл хотод ерөөсөө биднэрт ч оюутан байхад олддог ажил чинь зөөгч, баримаач олдохгүй штэ. Зөөгчлийн хөөрхий. Тэгээл ёстой харин зөөгчийн цалин малин чинь 50,000 уу. Тэр цалин малин бол ёстой төөч хүртээлгүй заяа. Тэр 43 дугаар ирэгчүү угаасаа тэгээд одоо ямар баримт гэж байсан юм ширээч их алдна, алдсан ширээнийхээ тоор өөртөө ч хүмүүстэр их ажиллана, амар мөнгөтэй байдаг байсан шүү дээ. Би л авдаг намар мамарчилд орохдоос би бол нэр үнэхээр хамгийн гангай оюутан байдаг байсан. Алдаг байсан. Одоо нэрэ. Миний нэрэ анхны цалингаас бүр анхны хөшөлтөй. Гэхдээ би дараа нь аав намайг нэг барилгад оруулаад тэгээ би чинь ямар ч барилгын дүрмөр байхгүй шүү дээ. Юунд нөө ихтгэл төвийн багш байсан хүн чинь гинтл аав те наад чи өстө бүтггүй миний хөөгээд намайг чи барилгад оруулсан. Тэгээд ийм дүүжин таац хийдэг бригадын гишүүн хэдэн ах нарын доор юу багж магжийг авч өгдөг. Тэнчэнэс тэгсэн чи барилгын ажиллаж амар өндөр цалинтай. Юу вэ? Тоолж байхгүй их мөнгө ирчдэг байхгүй. Тэгэл яг тэр анхны цалингаараа дүүгээ дагуулад Баянгол орж хоол идүүлчихлээ. Ганц охин дүүтэй анх нь одоо цалингаа авсан. Миний доо Баянгол. Та хоёрыг тийм цалинтай байгаа би танилцсан бол гоё явах байсан. Хоёрын ус дахаа их ч юм аваад өгөөч гэлээ. За дэмжээ ажиллагч ярьсны дараа Чанцаар руу шилжээ. За Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Финстил дэмжээ ажиллаж байна. За арьс цаахных асуудлыг найдвартай шийднэ. Финстил гээл нь шумуул болон хорхоо шавжинд хазуулсан. Хөнгө хэлбэрийн нарны туяа болон ахуйн төлөгдөлтөд тохиолдсон бол чоноо өрөвсөөр өвдсөн бол дерматоз буюу арьсны өрөвсөл болсон бол хэрв таны хүүхэд диатезтэй, харшлын шалтгаанд ханиалагтай, харшлын шалтгаанд хамрын битүүрлэлтэй буюу риниттэй, хоол хүнсний харшил сэдэрсэн бол чонон хөрөс харшлын шалтгаанд арьсны зочмог өрөвсөлд Финстил гээл асуудлыг шийднэ. За бүх юм сонгуудаар борлуулагдаж байгаа. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Финстил баярлаа. Баярлалаа. За Чанцаар шилжсэн. Надаа хараа би бодоодсэн чинь хамгийн ихний ажил нэг ийм аимшигын ажил хийжсэн юм байна. Тэр санаарчлаа. Ингэсэн аахгүй манай нэг багшаар ингээд амжуулаад нэг хоол газар тий одоо тэр нэлээ алдартай л та хүмүүс мэдэх багт нэрийг нэлээд яхав. Тэнд би нэг орчуулагч захирлын орчуулагчаар ажилд орж ирсэн. Тэгээ тэгсэн чинь тэр эхлээд төв салбар дээр нь ажиллаж байгаа. Дараа нь бүр ингээд амар захад байдаг. Тэг баг ингээд автуус ирдгүү салбар дээр нь очиж ажиллаад. Тэгэл манай захирлч ингээд орой хол юм хийгээ суучдаг нэг юм солонгос эмхтэйс аахгүй амар юм ширүүн зан характертай. Тэгэл нөө доошогоо орж ингээд подвол руу одоо тэр нөгөө махуудад ч ингээд одоо дахианы мах ингээд үйлчилж мүйчил ингээд хувааж муваад ингээд хэсэг байдаг байхгүй. Тэрэн дээр нэг хоёр ах ингээд хутгатайгаа байждаг заа. Ямар амар юм бэ. Тэрнийг нь хажуугаар би очиж усан ухстай байдаг гэсэн аахгүй. Тэг тийшээ ингээд орох гэхээр би жоохоо гэж тэр 18 тайлсан баг. Тэгэл орох гэхээр амар тэр хоёр ах ингээд хоорондоо ярьж байгаа юм. Наатаа ингээд тасдчих. Наатаа тийш нь хиймээ энэ гэл тийм юм ярьдаг. Тэг бид нар үдчээ нөгөө харанхуу тэг захирал ингээд заримдаа машинтаа гараа авчаар тэр хоёр ахтай үлдчихэж байгаа. Ам цангаа усмас ууж чадахгүй ажиллаас тарах цаг болоогүй. Тэг айгүй хэцүү байдаг ус. Тэг сүүл рүүгээ ингээд нөгөө хоёр ахтай танилцсан чи өөргөө амд амар хөөх хааштай хоёр ах бас би зүгээр ганцаараа л ингээд айгаадсан байгаа байхгүй. Тэгээд тэр хоёр ахтай сүүлдээ танилцаа. Тэгээ би хамт бас юм мөчлөдөг болж молоод. Тэгээд айгүй хөөхөн бас хаяа дахианы мах энтер авч мавж өгдөг уусан. Анх хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ? Авчсан цалин нь болохоор нэг 250,000 төгрөг л байсан баг. Тэр тэгтээ нөгөө нэг сар ажиллаад гарсан юм л да. Тэр нөгөө төгсөх гэжсэн. Голонгой хэлээд нэлээ хойно юм уу? Нэг дахианы үйлдвэрт ингээд дахианы толгой завчдаг л ажил хийжсэн гэсэн. Тэгээ сүүлдээ орой болоход бол ерөөсөө автоматар юм болчихсон. Өөр юу ч хийдэггүй. Авчраад ганц зогтыг ийм ажил. Ханаа нэж амбив шүү дээ байдаг гэсэн. Өдөр чин дээрээ байдаг. Тэгээ гэртээ очингууд баг ингэж зүудэлдэг гэсэн. Амар. Нэг тэгээд хар угаас тэгээд тасчдээ юм лээ. Би нөгөө ажиллажсэн шүү. Төгсөж ирээд экструда төгсчөөд тэгээд энэ Deluxe гэдэг нэг ресторанд ажилд орж исэн байхгүй юу. Тэгээд одоо тэрний цэцэг төвийн уртталт яг өөдөөс харсан. Одоо нэг Эрэл банк биш ээ. Ариг банк болсон байлгүй яасан байла. Тэгсэн чинь цэцэг төв рүү ингээд орсон чинь ингээд нэг 50,000 ингээд гутал байгаа байхгүй юу. Тэнгүүд миний халаасны өрөөний мөнгө нь сарын 50,000 төгрөг байхгүй юу. Одоо миний карма өрөө хөлбөр нь тэнгүүд миний цалин чаваас нэг тэрнээс нэг арай жаахан их юм уу хааш нэг 60,000 лөө 65,000 ч мэдхгүй тэр авцаалсан баг. Тэнгүүд ёо би бүр ингээд тэр гутлыг л тэр 50,000 тэр гутлыг л би авч өмсмөр байгаа байхгүй юу. Бүр ингээд баг өдрийн бодоо шөнийн зүуд тэгээд мөнгөө цуглуулсаар нь байгаад аваад тэр гутлаа аваад өмсгөөд ёо
бүр өстө нэр амар аз жаргалтай хүмүүс байсан тэр. Тэгээ тэр гутал нь ингээд нөгөө нэг шилэн хоргоон дотор ингээд харагдчихэдэг. Йой тэр өстө амар гоё мөч байсан надаа. Кино юм шүү те. Шилэн хоргоны урдуур явж байгаа. Тэр зүгээр л нэг юм үдээстэй хар ботинки юм шиг гутал. Зүгээр л хүсэж авсан гоё тийм мотивац шүү дээ тий. Тэрийг авахын төлөө тэмүүлнэ гэдэг чинь бол хамаагүй бодит мотивац ахгүй ер нь бол. За дараагийн асуулт Анжи. Анхны цалингаа яаж үрж байснаа сандгүй. Би ч түрүү ярьсан шүү. Тий ер нь эхнийхийг нь ээж авдаа гэсэн дараагийнхыг нь болохоор дүүгээ хоолнд оруулж исэн. За одоо тэгвэл яаж цалингаа үрдгээр. Одоо хадгалдаг даа гэхгүй. За ингэдэг ер нь бол тэгээд бас одоо жишээлбэл нэг мөнгөтэй яваад идэггүй байсан. Амар их ажил хийдэг мөртлөө би жишээл дараа нь тэр чинь нэг ачигч хийсэн шүү дээ. Төмөр замд ачигч хийжсэн. Төмөр замын ачигч үнэн кафетэй ажил байхгүй. Жохон ядрах уу гэвэл ядарна. Өдөртөө 60 тонн мон өрөөд гүн шүү дээ. 60 тонн гэдэг чинь 60,000 кг-ыг 6,000 кг 60,000 кг шүү дээ. Дандаа 3 будаа ингээ өрөөд тэр үед чинь нэг новшийн ачаа ярддаг байсан апугийн шил штэ. Апугийн шил чинь ингэж нөө нэг шуудаагаараа ирдэг. Тэгээ тэрийг ингэж бас апу руу ачиж өгдөг тийм ажилтай. Тэгэл 3 будаа хамгийн хөгийн нь штэ гарахмаал юу хоёр цемент хоёр бүрэгдэг хамар амруу ороод штэ амьсгалахын эцсгүй бодогдөг тийм хогийн ачаа нь болохоор тэр хоёр байсан. Тэгэл нөө маш олон богоо ирж байгаа учраас ч хүмүүс чинь ингээд эхлээд өөрийнхөө богоныг буулгах гал те ах нь гурилөгийн будаа өг юм уу гэгээд хахуулдаг будаа 9 чихэр мэхэр бол үн төлбөргүй шүү дээ. Юу баг амьдралаа болчихдог гэсэн тийм. Ахаад дээр нь амар өндөр цалин авдаг. Тийм байсан. Тэгэл нэх мөнгөтэй одоо бодвол тэр харсанаа би чинь өдөр нь ачигч оройн харсанаа бүжигч шүү дээ. Харсанаа марсанаа гэж явахдаа энэ тэнд хүн амтнд дайлж байлаа тэнэгтэл дуусгадаг байсан баг. Тэгээд хардаа ингэдэм байлаа шүү дээ. Одоо тэгээд өөрөө тэгэж үүлэн үзэж зам байж болсон мөнгөөрөө би хизээч шоуддаггүйсэн байхгүй юу. Би шоунд хизээч караванаас мөнгө гаргадаг хүүхэд байгаагүй заяа 20-д нас маснда оюут малсан байна ч гэсэн. Тэгээд ингээд ангийн нийллэг мэлэг болоход нэг юм томхон одоо шинэ жил ч гэдэм үү одоо юу гэдэг нэг юм томхон л нийллэгтэлтэй орно гэхээс ш. Тэгээл тэр хонхны баяр маяраар бол тэгэл ингээд зохицуулаад ингээд тэрүүгээр зэбэгээл тэнд ингээд ресторанд нь очиж яриад зурагчин хөрөгчин инээтэрэгээл яриад тэгэл тэр дундаас нь ингээд зохицуулаад мөнгө зүргийг ингээд яваад байна заяа би чи. Манай нэг амар зөвүүн байж. Би ерөөсө караванаас мөнгө гаргаж шоуддаггүйсэн байхгүй юу. Тэгээд одоо би мөнгөний зарцуулалтын талаар ярьж штэ. Тэнгүүд 30 гараад ирээд ингээд арай бас нөгөө өөрөө хуваараа юм хийдэг болоод олж байгаа мөнгө нь ахиухан болоо тий. Тэгээд ирэнгүүд бас ингээд найз хүүхдүүд шоудгаар бас яаж бас хүүхнүүдээр даалгуулаад сууж байгаа үү эн чин тий. Тэгээд ингээд тий завчин. Үгүй мандаа орохгүй юу солиороо. За. Завчин. Солонгос яваад ирсэн чинь манай цагаан муудаг байсан шар муудаг болсон. Тэгсэн шүү. Тэгээ одоо ингээд 40 гараад ирсэн чинь ер нь бол одоо бас тий ер нь бол одоо арайч даах тэгээд sometimes бас нэг тийм юм байна нэг ийм болоод ирдээ байна. Тэгэхээр насны юм гэж бас байт юм шиг байна. Манай тэр нөгөө нэг зөвүүн найз байсан гэдэг шүү дээ. Тэр яадаг байсан гэж. Ингээл 10 20-аар нийлээл ингээл оюутан багт чинь бүгдээрээ байгаа мөнгөө цуглуулж байгаа л хуушур аваад дундаа тавиал иддэг штэ. Тэгэл 10 хуушур аваад дундаа тавиал идсний дараагаар яг ингээд хүмүүс чинь 1 2 2 3 3 таарад идэл ингээл босоод таарад явдаг штэ. Тэг анжгаа байж. Яах ч байгаа гэсэн. Мань хоёрын мөнгө байгаа шүү. Нөгөө нами мөнгөтэй мань хоёр идсэн байгаа юм чи. Тэгээ мань хоёрын мөнгө байж. Зүүн хар байсан шүү. Би арайч хоолн дээр ер нь бол арай хоолн дээр арайч юм байгаа ингээ. Тэгтээ амар байгаа зү. Ширнэ шүү. Нэмэлгүй арих тарсан л ингээл мөнгө өрн гэхээр л мэдгүй миний тийм гол харлаад байдаг гэсэн юм. Тийм ч амар шоуч юм байгаагүй. За шоудлаа гэхэд хизээч өөрийнхөө караванаас мөнгө гаргадаггүй. Тийм л хөвгт байсан. Тэр шоун дээр би бас нэг тэгжээс нөгөө ингээ найзууд яаж иж байгаа юм босгочдөг штэ. Тэнгүү чинь тухайн үед оюутан байхад юу баах вэ? Тэгэл явж байгаа л баг идэж уугаа явцдаг. Уцаа алчихынгүүт нөгөө надаа уц баахгүй зэ.
Тэгж жагаад нэг зах дээр явж байгаа тэр нэг ахгүй юм. Алтан гэж хямдгаа авчих мачих гэхээр сохтуу. Тэгэхээр нэтгээд авчдаг байхгүй. Гэхдээ тэр чаагүй хямдгаа авсан. Чигээс автсан. Яаж зүгээр Тэгээ алтаа гинжтэй тэгсэн чинь маа найз уугуутай. Одоо наатах чинь тавьчих юм. За яг хоо тавих хоостой. Тэгээд яс нөгөө ламбардны үзнэ. Юу наа чи 2 оноод өнгөнд байхгүй бол. Нэрээ ингээд дараа нь хож итгэж нөө гэж байгаа. Зах дээр согтуу ахнаар дандаа явах юм зарж би амар аз таарсан гэж бодсон. За чамцаагаа яаж цалингаа урьжсэн? Уржсэн. Би анхны цалингаараа юу л аавд нэг төрсийг авсан санагдаад байна. Бандажгүй. Бандаж шиг өөртөө бас нэг 5 шиг нэг юм гахааны зурагтай төрсийг авч явуулсан санагдаад. Тэр үед чинь нэг юм ягаан өнгийн төрсийг гэдэг айгууд. Нэг хэсэг ягаан чим тэр нэг юм төрсийг цуглуулах хоббит уусан. Тэр хоббит үед цалинд орж таарад тэгээ астой чих өнгийн төрсөгтэй өгдөг гэсэн шүү дээ. Өдөрт 2 хураг сольж байна. Тэгний байдлаас өнөөдөр ногоо нэг өмсөө. Ногоон торогоо өмсөе. Ягаан торогоо өмсөе. Өнөөдөр бараатай сарал торогоо өмсөө. Зураг мурагтай төрсийг айгуу дуртай. Тэгээд ийм туршил сууцсан. Одоо ингээд тохны аваад одоо муулаа юм би. Тийм авчихсан санаж. Тэгээ ээжд болохоор аав ээж хоол авч өгчээсэн санагдаад ах юм. Нэг дайлсан баха. Би угаасаа хоол амттай мэдэх айгуу дуртай байхгүй. Тэгэхээр нөө гэр бүлийнхнийгээ дайлыг бол одоо дүүтэйгээ сар болгон цалин буухаар дүүгээ дагуулаад битэрч хоол молонд аваад. Тийш чи дүүгээ дагуулаа явж байхдаа надад таарсан шүү. Анжаагт бас таарсан шүү. Дүүгээ дагуулаад ер нь битэрч орой морой ингээл гараад идэж байгаа авчихсан. Бид гурав бол угаасаа цалин буухаар байнга яг цалин буусан өдөр хоолнд ордог. 2 хүүхдээ дагуулад тэгээ аавыгаас аягүй хоолнд оролдог гэсэн бэ. Хоёлаа ирэх намраас та сүтлээ штэ. За чамба. Тэг би болохоор яг юу яхад сургуулаа төгсөөд яг мэрэгчлэр явгын ажилд ороод нэг газар нөгөө компьютер засч явдаг байж байгаа. Тэгэхээр тэр газараа орохоор болсон байхгүй чи юугаар төгсөж байгаа нь эдийн засаг гэл би хөдөө аж ахуй эдийн засгийн анги төгсөөд тэгсэн чинь манад ингээд орцгоо банкнд орох гэж байгаа бол манайх адилхан Төв Азийн хөрөнгө оруулалтын халахлын зээлийн оршиосон байхгүй. Тэгээ 250 мянган цалинтай өглөө 10-аас 4-ийн хооронд ингээд 99.8 дугаар муугаартай гэж. Яг болгонд энэ дугаараа заавал хэлдэг ш ярианда би одоо бараг 10 дахь сонсож байна. За. Бид хоёр цаа уухаараа дандаа тэр ярьдаг. Тэгээ ламбард руу орвчихдээ айгу хэцүү. Тэгээд жагаад нөгөө цаг руугаа орно штэ. Тэгээд яг гоё ингээд би яг тэр чинь нэг юм сонсцоо ээж аав маавдыг гоё ингэхтэй одоо л ажил хийж байгаа гэж бодож ирсэн чинь хадгалан зөлийн оршины дампуур л болоод тэгээд тэр чинь юу амар юм болж байгаа. Энэ хэсгээс чинь баг уйлж 99.08 та уцаа хураалгаад. Тэгээд би чинь яг цалин авах болсон чинь 50 мянган төгрөгийн цалин. Тэгээд хүмүүс яг тэнд ажиллаж байгаа чинь ингээл жоохон байж байгаа л ирээл мөнгө авъя гэл тэнгүүч мөнгө нөрөө байхгүй жоохон юу ярьцах юм бол телевиз муудна гэдэг амар айц үзтэй. Иви. Тэгээ яг цалин авахдаа би яг бодчихсон учраас зүгээр аав ээжэд нэг хоолны юм ингэж барьж ороод тэгээ нэг яам мөндөг шараа тухайн үед л ингээ хөөрхөд тасгалжсэн яг тэрийг санд. За. За Улаанбаатар хотод 17 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар минут бас хамтран ажиллаж байгаа. За, ингэж байгаа штэ. Миний хүү харуул. Цусын шуурхай зээлийг хэн авч болох вэ гэж байгаа. За, альч банкны пос хэрэгэлдэг бизнес эрхлэгч посын орлогоороо барьцаагүй, шимтгэлгүй шуурхай зээлийг газар дээр нь шийдвэл авах боломжтой гэдэг. Энэ юуных нь зээлийнх нь үнийн юу н мөнгөнд үн амар өндөр 30 сая хүртэл гэж байгаа байхгүй. 30 сая хүртэлх барьцаагүй шимтгэлгүй шуурхай зээлийг авах болцоод. Өөр пос ашигласныхаа төлөө шүү. Тийш дээ. Тэнгүүтээ айгүй хөөрхөө одоо ингээд тэр чин мэдээж ингээд нэг юм дэлгүүр ч юм уу, лангуудаа ч юм уу хүн байгаад байгаа шүү дээ. Ингээд байнга л ингээд пос ашигладаг гэсэн, карт татуулж гэсэн. Тэнгүүт ингээд одоо ингээд ерөөсөө ингээд өөрт чинь нэг тийм түүх учрал бид нар ч одоо ингээд ёо миний одоо сарын цалингаас салингийн зээлгээд сая хэдэн зуун мянган төгрөг сарх гэж татаад аваа явчихдаг шүү дээ. Тийм байхгүй энэ чинь өдөр тутмын орлоготой хүмүүс ч амар ингээд 30 эдэн мянгаар 40 эдэн мянгаар тий өдөрт ингээд татаад авчихна. Энэ ч баг ухаалаг утас шиг юм байлаа. Би одоо сайн нөгөө явж байгаа дэлгүүр тооцоо хийсэн чи одоо энэ дээр нь жишээлбэл QR ч гэдэг юм уу тий үнийн дүүн ингээ гараад ирчдэг. Одоо жишээл ингээл мөнгө өчнгөө дадаа ингээ дэлгэсэн харагдахгүй жаал кодо бичрэг ингээл харуулдаг штэ тий. Тэнгүүт энэ дээр ингээ зэрэг одоо худалдаж байгаа үн өөрөө ингээ харчин дэлгэцэн харчин худалдаа авж байгаа хэрэглэгч нь өөрөө бас энэ талаас ингээ дэлгэцэн харчин гэсэн. Тэгэхээр айгүй амар баг утас шиг ингээ дотроо бол ингээ маш олон төрлийн ингээ юунууд орсон байгаа байхгүй. Одоо энэ пост хэрэглэдэг хүний бас сэтгэл байлаа л дээ. 10 сая төгрөгийн зээл авсан байгаа. Тэнгүүтээ ингээ өдөр болгон зүгээр сардаа болохоор 33600 л төлөө явцдаг. Тэнгүүт өөрт нь ачаал ирэх нь баг. А дээр нь болгонгууд зээл аваад ах юм бол хүүн багасчдаг гэж байгаа. Тэгэхээр маш уян хатан байгаа тий. Тийм шүү дээ. Одоо ингээл нэг 33600-ийн чинь 30 хоногоор үржүүлэх юм бол бас хөөрхөн дүн болно шүү дээ. Тэр том ачааллыг авахгүйгээр зөвөр өдөртдөө одоо юу гэдэг ахуудаа зарцуулдаг мөнгөийг л төлөөл явж байгаа 10 сая төгрөгийнхөө зээлийг төлчих чинь гэсэн үг байхгүй. Өдөр болгонд нь төлж явж байгаа л.
За тэгээ илүүдэл хөрөнгө мэдээлэл манайхан 9995 81 14 гэдэг дугаараас аваарай. 9995 81 14. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Минупос хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн асуулт над Чимба ярьсан тий. Одоо над дээр ярьж байгаа юм байна. Хүүхдөө явдлуудаасаа хуваалцаач гинэ. Ажлын Яг ингээд одоо тулчаар ингээд нэг хүүхдээ явдал мавдал санаанд ордгоо маа. За зөндөл юм болж манай ажил тэр чигээрээ л хүүхдээ явдал штэ тий. Би ийм хөөе штэ. Миний өстө хамгийн хүүхдээ явдлууд бол нөө итгэл төвд штэ. За. Итгэл төвд байх чи жинхэнэ хүүхдээ явдалтай штэ. Би чи өөрөө 18 та хүүхэд. 18 та хүүхэд байгаад идэг. Тэгээд нэг аргацууч маргацууч гээд яг л тэд нар намайг нэг юм сүлд бодоод тахт намайг л тэр эцэгхийн уралд явуулах гал ажил тавцсан юм шиг санагддаг байсан байхгүй. Манай хүүхдүүд ч нөгөө нэг дандаа хүнд гарууд байдаг. Байнгын фактлаастай эцэгхийн уралд байнга дуудуулаастай. Тэгээ нөгөө эцэг сурагчдын хамтарсан урал мурал гээд. За тэгэнгүүт тэрний аав ээж бос гингүүд би яа. Нөгөөх нь 17 та хүүхэд би 18 та аав. Үгүй. Би ч нөгөө халамжлал хүмүүж албан ёсны нөө халамжлал хүмүүжүүлэх чинь тэгээд очингууд чинь те за тэдний аав ээж мэж гэл хүмүүсийг ингээд өндөр настай хүмүүс босч жагаад за тэдний аав ээж босонгууд яах гэж ингэж ах чиг авчираад идэг. Үгүй би яг халамжлал хүмүүжүүлэх чинь хуулаараа юм уу? Төвийнх нь багш нь байгаа маа гэ. Гэсэн царай та хардаг зэ. Тэгэл манай хүүхдүүд чи амира бүгднийг ингээ байнга байранд нь хориод байхгүй штэ. Тэгээ ингээ гараад явж мовч штэ. Жогон байсан ч багмагч ажилтсан заяа. Нөгөөд бол чи марожин заруулж идсэн гэл ороод ирнэ гэснэ. Багшаа хям мэдгүй. Тэгээ бодлоо чи бид нэг газраас дэлбэлцэн тэдэрч амар. Удахгүй цагтаа орж ирэл та ам ирэлтэн бол. Амар. Надад бас 2 дэх үед юм За. ээ. Би нөгөө анх солонгосчууд цагийн ажил хийгээд нөгөө одоо сурахынхаа хажуугаар тэгээ манай нөгөө их буудлын цагийн ажил хийгээд тэгээ тэгтээ тэр нь гайгүй юм олон улсын том буудал байсан юм. Тэгээ нөгөө солонгосны ийм ажимаг дагалдаад ингээ явахдаа надаа 1 дахь 3 дахь 5 дахь өдөр ингээд орных нь даавууг солино. Тэгээ 2 дахь 4 дахь өдөр болохоор солихгүй зүгээр одоо ингээ орных нь дааваа байвал чи ингээ сэгсрэл буцаад тавьчихвал болно гэхгүй. Тэгээд би housekeeping гэл нэг ийм хаалгыг цохол ингээд орсон чинь өнгөт арьстай хоёр ингээд айгүй махлаг эмхтэй ингээд хаалгаа нээж өгсөн. Тэгээ тэр охинтойгоо л байсан юм шиг байна. Тэгээ охины тэр орон дээр хөвтчихсэн байхгүй. Тэгээ миний хийх ёстой зүйл юу гэхээр орныхон дэвсгэр зэгцлэх ёстой солих ёстой биш. Тэгэл би очиод ингээд санаа зовоол хэлж чаддаггүй бас тэгэл одоо housekeeping цэвэрлэгээ хийгээл. Тэгээ нөгөө охиныг би ингээд босгонгуудаа нөгөө охин чинь өөр амар тухтай кино мөн үзэж сууж байгаа шүү дээ. Тэгээ би орон дээрээс нь босгонгуудаа зүгээр бүтээлгийг нь аваад сэгсэрснээ буцааж тавиад одоо хэвдгсэн чинь тэр хоёрын царай бүр ямар мэдрэл юм бэ гэж бодсон ба. Яа тэгэхээр таавгүй солихгүй шүү дээ. Солиогүй байхгүй. Яа тэгэхээр 2 4 өдөр солихгүй. Тэг 1 3 5 дахь солино. Би 2 өдөр хаалган зөксөн юм чи. Тэгээ орсноо би зөв одоо бодоод үзэх ингээ зөв зүгээр хөвтчихсэн үний би орноос нь бос гэсэн. Даавг нь сольж өгөхгүй зүгээр дэвсгэрийг ингээ сэгсэрснээ одоо буцаа хөвттэй гэх тэнгуү тэр буцаа хөвттэй. Тэр ээж нь бүр надад ямар мэдрэл охин бэ гэсэн харцаар хараад. Тэгсэн дараа нь би бас нэг өрөө цэвэрлэгээ орсон чи хаалган зөксөн чиг миний надаас нэг жоох ах байсан баха. Амар царайлаг залуу заяа. Бүгнгээр би одоо ерөөсө өдийн насалтай тим царайлаг хүмүүс гарч байгаа үзээ. Тэгэл би тийм багаас ч хөрх юм уу? Чимбаг ч хөрх биш. Асуудал буруу. Ажлын байрны цензуур ганц чимбаг л байгаа. Тэгээд тэр хаалгаа нээсэн чи бүр амар гоё болсон. Тэгэл ингээ англи одоо нэг солонгос англи юу гэмдэ одоо гадаадад ингээ бүр багаас амьдсан солонгос юм шиг байна. Тэгээ орсон чи над руу ингээл баахан солонгос англиар юм гэсэн захгүй чи тэр өрөөг ингээ диний тэрэг гэл тэр аюу үнэхээр гоё ингээ хааштай. Тэгээ тэр бүр ингээ хитрхи царайлаг суучаас би тэр ах ингээ яриаг уган сонсоод ингээ юу цэвэрлэх хэвээр одоо тэр өрөөг цэвэрлээд энийг солиоч гэдэг юм те бид ингээ цээжлэх хэвээр шүү дээ. Би юу ч цээжлээг үзээ. Тэр ах ингээ харсаар ангасаар гаргаа явцсан. Тэгээ тэр ах нүг ингээ гараад за би ингээ явчаад ингээ нэг 2 цагийн дараа ирээ гээд явцсан. Тэгээ би юу цэвэрлэх хэвээр ингээ мартчихж байгаа юм чи. Тэгээ бүтэн тэр бүгднгээ цэвэрлэх. Уган зайл нав бараг нэг ормоор ч юм уусэл тэр цаатлын юм хомыг цэвэрлэх гэсэн ба. Тэгээ тэр ахны царайнд нь болгонгуудаа би ингээ тэр чигтэн өрөөг нь цэвэрлээ гараасан чи дараа над руу өө өстой айгүй хөөрхөн охин байлаа ингээ бүтэн цэвэрлээ. Надаас хөөрхөн охин байлаа. Яг нүдэ гэ баярлалаа. За манайхан Калсмиасны юу нөгөө нэг санал асууганд хариулъя 48 болцсон байна. За одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдгүй. Аад нь мэдээж, бэд нь үгүй яах вэ? Бэд нь цалин сайтай болохоор төвчдөг, гээд нь үзэн яддаг. За би саяны асуултанд хариулаг учраас хариулъя. Мэдээж сэтгэл хангалуун байдаг. За. Цанца. Үгүй яах вэ? Дажгүй л байгаа шүү дээ би. За.
Би болохоор яг жоохон дуртай учраас цаашдаа нэг 7 хоногт ганц нэг удаа нэвтрүүлэг хийгээд явах тийм л санаа байна. Гэхдээ би салбараа бол одоо өөр тийшээ бодож байгаа. Хүүшээ чи яг энэнтэй л хариулт та. Асуултандаа л хариул та. Таалагдчихаа нэг юм байна те. Нэг нь Яг надад зүгээр юм сонирхол байдаг. Яах вэ юм уу? Үгүй сонирхол байдаг байхгүй юу? Зүгээр сонирхол тийм учраас энэ салбарт байгаад байгаа. Тэгэхээр дуртай юм. Яах вэ юм биш үү? За гүй яах вэ юм бэ те? За гүй яах вэ юм бэ? За Би бол мэдээж. За. За яг одоо манай лавыг 444 хүн үзэж байгаа. Санд асуулганд 166 хүн оролцсон байна. За одоо байгаа ажилдаа сэтгэл хандлуун байдгүй гэдэг дээр мэдээж гэдэг дээр анжгаа хөвтөрийг нэмээд 77 хүн буюу 45%. За гүй яах вэ гэдэг дээр та хоёрыг нэмээд 58 хүн буюу 34%. Цалин сайтай болохоор дэвчдэг гэдэг дээр 22 хүн буюу 13%. Үзэн яддаг гэдэг дээр 13 буюу 8%. Яана ингээ 13 одоо ажлаа солио. Айгүй хэцүү шүү дээ. Энд чинь амар стресстэй байхгүй юу тий. За. Мэдээж гэдэг дээр 45% гэдэг чинь бас гоё л байна. Тийм байна тий. Өндөр байна шүү те. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 17-ны Мегмар гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцгаая гэх сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Menopause за мөн эрүүл амьдралын амтыг мэдэр Юнамүний сүн хүчлийн ундаа хамтран ажиллаа баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3